Өдрийн мэнд ноорог бичлэгээ оруулъя. Манай пэйж хэдийгээр давгийн янаглахуй нууц гэдэг нэртэй пэйж гэсэн яг үндсэн ном нь бол ийм ном байдаг. Энэ номны утга учир нь урт наслуулах дасгал дасгал гэдгээс гадна урт наслуулах үйлдэлүүд, энергийн бүтцийн тухай, хуулиудын тухай тийм ном байхгүй. Яг амлуулж харж чаддаг бол энэ дээрээс бас бид нар ойлгох боломжтой, унших боломжтой, одоо өөрсдийнхөө өвчин зовлон шалтгаануудыг мэдэх боломжтой байдаг. Нэгдүгээр дасгал, хоёрдугаар дасгал гэж байгаа. Тэр нь болохоор наран сүлжээ хэвлэлийг удирдах сурах зорилготой байдаг. Тэгэнгუთ яг энэ амьдрал дээр, энгийн амьдрал дээр яаж хэрэгждэг юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгвэл монголчууд за улс улсын бас одоо ингээд наран сүлжээг хэрхэн ашигладаг бас ингээд удаан хугацаанд үргэлжлээд бүлэг үүсгэхээр ерөнхийдөө дунд шугам үүсдэг. Тэгэнгუთ одоо юу гэдэг өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс ингээд тасралтгүй хөдөлмөрлөдөг болохоор юу гэдэг хит их бие хүчнийхээс илүү энэ хавь одоо ингээд юу гэдэг одоо яаж ашигладаг нь хүртэл өөр өөр байдаг гэсэн үг. Монголчуудын тухайд болохоор их тесрэлттэй ашиглагыг хичээдэг. Дээрэс нь хүнд хоолнууд ихтэй байдаг. За хоолнууд идээд энэ зүйл дээр яг энэ хөвлийн хэсгээр цадсан мэдрэмж авах дуртай үндэстэн. За эсвэл ер нь бол энүүгээрээ дамжуулаад бие ингэж яаж хөөрлөд юм бэ гэхээр одоо ер нь хатангардуу биетэй их байдаг. Тэгээ одоо хатангардуу гэдэг нь бие хатуужуулах маягаар их авч явдаг. Нэгдүгээрт яг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байх, дөрвөн улирлын тогтолцоотой. За хоёрдугаар болохоор биеийн хүчний ажил ч юм уу тодорхой хэмжээнд хийгддэг байсантай холбоотой. Гуравдугаар талаар хоолттой холбоотой. Хоолттой холбоотойгоор яагаад юм бэ гэхээр бид нэг маш их хүнд хоол идээ тэр зүйлээ бас бүгдийг бүтэн задлж чадалгүйгээр гадагшлуулдаг. За энэ үйлдэлүүд нь ер нь биднийг болвол тийм нэлээд хатуу дуу биетэй болох байдлаар нөлөөлдөг. За энэ бол яг сайн ч гэсэн үг биш, муу ч гэсэн үг биш. Гэхдээ нэг зүйл хитрэх юм бол одоо муу зүйл болох боломжтой шүү дээ. Яг энэ бүр хитрээд энэ зуршлаач анзаардгүй, яагаад юм болдгийг ч анзаардгүй хүмүүс жишээлбэл нойргуудалд орж болдог. Эсвэл тайвширч чадахгүй те шүрмс татах ч юм уу энэ үйлдэлүүд бас байгаа. Тэгэхээр аливаа нэг зүйлийн хитрэлтэн дээр бол одоо монголчуудыг бодвол арай бие зүйлээ авч явдаг. Тэгээ бидний муулах дуртай ч юм уу үндэстэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол муулах эсгүй зүйл. Одоо соёлоороо дамжуулаад гэдэг юм уу, одоо Япон ч юм уу, Солонгос ч юм уу хүмүүсийн бие нь илүү зөөлөн байж таарна. Тэгээ арай илүү туранхай ч юм уу байж байх боломжтой байдаг. Тэгэхдээ тэр бас сайн гэсэн үг биш, муу гэсэн үг биш. Тэгэхээр мэрэгчлээсээ хамаарад ямар нэгэн одоо зүйлүүд хийн. Одоо Монголд бол гэхдээ сүүлийн үед ингээд бичих цаасны ажил их хийдэг ч юм уу, тиймэрхүү хүмүүс мэдээж яг орой тиймэрхүү биетэй болж байгаа. Гэхдээ тэр бол тийм биетэй болоод бүр хитрхи удах юм бол ингээд сүрэг үрдэн гарч магадгүй. Тухайд нь бол мэдээж бие яаж хатжуулах уу энэ яаж энэ хаваа ингээд байн ашиглахгүй юм байдалтай байх биш. Илүү яаж хатжуулах уу гэдэг талаас байна. За нийгэм байдаг нийтлэг ингээд зүйл нь болохоор хатжуулалтын хитрсэн жишээ хэвдэг. Тэгээд нас явах тусам ер нь бол нэг тамиргүй болох ч юм уу тэгээ бүр хитрхи ингэж байн ашиглаад амраахгүй байгаад хатуужуулаад байхаар энэ чинь ингээ хургалтаараа тижээхгүй байхаар энэ зүйл маань ер нь бол тийм тамирдангуй болох эсвэл бүр ядарч амарч чадгаа болох гэдэг тийм үр дүнд хүргэдэг. Тэгээ нойргуудл настай хүмүүст ер нь бол нойргуудл гэдэг нойргуудл яг юу юм бэ гэхээр бие тайвшруулж чадахгүй байгаа үйлдэл. Тайвшрах гэдэг үйлдэл яг хаанаас хийгддэг юм бэ гэхээр мэдээж яг тарих энэ хоёрын уялдаан дундаас хийгдэнэ. Энэ хоёрын уялдаанаас бие бүтэн суллаад энэ хавьд хөрөмтлөгдсөн энерги бүх биеэр тарах үйлдэлийг одоо жишээлбэл бид нойрсож явах үед хийдэг байхгүй. Тэгэхээр бие судлаж чадхаа болох үйлдэл бол ер нь бол нойргодл гэж үзэж болохоор байгаа. Тэгээд ер нь бол тоомлоод яг ингээд ийм үйлдэл ингээд хитрүүл юм болно, хитүүл юм болно гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаа. Сая нөгөө хэлсэн жишээ шиг одоо юу гэдэг ингээд наран сүлжээг хитэг ашиглахгүй удаад жоохон түнэ муутай байхаараа бас яа гэм бэ гэхээр өөртөө итгэлгүй байдал үүснэ. Тэгээд дайчин биш чанар үүснэ. Монголчуудын хад бол нэг хитэрсэн байдаг. Хитрхи одоо илүүдэл дайчин гэх юм уу хоорондоо хэрүүл уурал ихтэй тэмцэлхтэй хүмүүс байдаг. Энэ бол яг хитрхи байнгын хатуулагтайгаар наран сүлжээг авч явдаг гэдэг сул тал бас байгаа гэсэн үг ээ.
Хэрвээ энэ үнэхээр бүр хитрээд 3 төрлийн эрүүл мэнд байгаа шүү дээ. Бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, оюун ухааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйс төвшөнд хүрсэн бол тайвшруулж сураарай гэж хэлмээр байна. Хувь хүнийхээ зүгээс бол би мэдээж сүүлийн хэдэн сар бол яалтчгүй амарсан. Гэхдээ ер нь бол жоохон амралт багттай ер нь бол амрах багттай байдаг хүн гэж үзэж болохоор юм билээ. Одоо ингээд яг нас би түрэх ч юм уу те 17 ч юм уу 18 наснаас хойш одоо ингээд 8 9 жилийн хугацаа 10 жилийн хугацаанд бол ер нь яг ингээд нэг бүтэн өдөржингөө амарж исэн хугацаанууд нь аюу богино. Цаасараар ч юм уу наадмаар ч юм уу байдаг үлдсэн өдрүүдэд дандаа уншиж судлах хийж бүтээх тэг хүнтэй уулзах ч юм уу ингээд дандаа үйлдэлүүд хийдэг нөхцлөөр амьдардаг. Гэхдээ би бас хүн болгоны тгийсэ гэж хэлэхгүй яг энэ зүйл нь бол мэдээж яг тодорхой хэмжээний стресст оруулах ч юм уу тиймэрхүү зүйлүүд байна. Тэрийгээ гэхдээ яг хэтрүүлээд ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг төрөлд автаж хин нэг хохироож болохгүй л гэсэн үг. Амьдралд хөрсөн дээр буулгаад үзүүл яг үдэ одоо өдөр тутам бас бид нар яг адилхан байгаа шүү дээ. Өдөр тутам ажилтаа байдаг бол яг амрах хугацаанд тайвшруулж сураарай. Тэгээ өөр бас нөгөө нэг эрүүл мэндийн 10 нууц гэдэг нэг ном ер нь бол цахимаар түгээд өгсөн. Тэн дээр бас эрүүл мэндийн 10 нууцын нэгэн дээр нь бол амралтын хүч байдаг. Тэгэхээр яг амрах мөчөө аяга үр дүнтэй өнгөрөх юм бол үлдсэн бүх ингээд хугацаагаа яг ажиллаж байгаа хугацаагаа илүү үр дүнтэй байлгах боломжтой байхгүй юу. Тэгээ амрах хугацаа гэдэг чинь энгийн хүнд хизээ юм бэ гэхээр гэртээ ирэх ч юм уу те тэгээд одоо юу гэдэг гэртээ ирэх тэгээ унтах тэр цаг үед байна те эсвэл амралт хасаа бүтэнсэн ч юм уу бас магадгүй байж магадгүй. Тэгэнгუთ яг тихоо үедээ амрахгүй байгаа ч юм уу тийм үйлдэлүүд нь болохоор нэг үр дүн удаан хугацаанд хийхээр тийм болдог. Жишээлбэл ажил ихтэй хүмүүс байдаг тийм үү. Цалин хүрэлцэхгүй одоо амарч явах өдрөө гэрт нь угаалгын машин сайн биш ч юм уу. Тэг ямар нэгэн байдлаар нэмэлт ажил хийх шаардлагатай ч юм уу. Тийм үйлдэлүүд байгаад аль болох тэр хугацаагаараа ингээд дамжуулаад гэс ингээд амрах тэр цагаа гарах хэмжээний санхүү ч юм уу, мэдлэг ч юм уу, хүрээлэл ч юм уу үүсэхгүй болвол ер нь бол тийм байгаа. Тэгээд ер нь бол бид нар одоо ингээд нараас хүчээ гэдэг сэдв дээр жишээ аваад ярил цаашаа ингээд задрагаанууд байгаа л да. Задрагаанууд дээр нь болохоор ингээд уян хатан байдал, энергийн шин чанар олон зүйлийн таньж мэдхгүйгээсээ болоод эргэн тойрноо удирдах чаддгүйгээсээ болоод ямар ч удирдлаггүй бүтээдгээсээ болоод одоогийн яг нөхцлүүд нь үүсэж байгаа. Тэг өнгөрсөн сонголтууд бол яг одоогийн нөхцлийг бүрдүүлдэг. Одоогийн сонголтууд чи ирээдүг бүтээн. Тэгээ ямар нэгэн энергийн шин чанар аль нэг тал руугаа хэлбэх юм бол энэ бол өвчин болдог. Яг одоо энэ бичлэгэн дээр ноорог бичлэгэн дээр яг авж байгаа жишээ бол наран сүлжээний хэтрүүлж ажиллах болон суллаж чадахгүй байх гэдэг жишээн дээр ярьж байгаа. Энэ бол мэдээж яг ойлгуул та нарт ямар нэгэн санааг ойлгуулахын тулд ярьж байгаа тийм жишээ. Заримд нь бол ойрхон, заримд нь хол байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар хүн амьдарж байгаа, амьсгалж байгаа нөхцөл дээр ер нь бол яг энэ хөвлийн хэсэг, бэлгийн энергийн хэсгийг бол ашиглаж чадна. Амьд хүн ялангуяа ямар нэгэн байдлаар онцгой тийм байдлаар бие махбод гэмтээгүй болвол бид нар оюун ухаан гэдэг зүйл би танарт хэлдэж шүү дээ. Бүхэл бодит энергиэс нарийн энерги рүү сэтгхүү рүү чиглэсэн хойд урсгал. Уртлын болохоор энэ нарийн энергиэс бодит энерги рүү чиглэсэн уртлын урсгал. Энэ хоёр урсгал энэ тойргоор дамжуулаад бид нар бодис сэтгэж бүтээдэг. Энэ тойргийн хурд нь хэр байна? Энэ тойрог хоорондоо хэр уялдаа холбоо сайтай байна? Тэгээд нарийн энергиуд нь те бодит энерги тэжээж гин үү? Яг сая тэр юу бол нойрсох ч юм уу те нойр авах ч юм уу ингээд чадчих гин үү? Ирүүл байна уу? Эсвэл ингээд чи ингээд ирүүл заяа. Тэгээ харин бид баян хэлдэг штэ яг бэлгийн энерги нь сайн байвал чиний тарих илүү тесрэлттэй сэтгэн, илүү бүтээмжтэй сэтгэн, төсөл сайн учраас орон зай сайн бүтээж чаднаа. Илүү олон зүйлийг олж анзаарч хаж чаднаа. Дээрэс нь хүний IQ гэдэг зүйл өсөх боломж байдаг. Гэхдээ тэр нь бол мангар олон твист бүглэх юм уу, зогсоо зайгүй ажиллах биш. Гол нь ирж байгаа энэ тижээлийнхэн тесрэлтийн хэмжээ чадвар нь өндөр байх юм бол хүний IQ дахиад мэдээж дээшилдэг байгаа. Тэгээ одоо юуцсан миний хугацаа нэг сая өөртөө одоо нэг 8-9 жилийн хугацаанд бараг нэг амарж байгаагүй амралтаа сая бас чагнал болгоод өөртөө өгсөн. Одоо болохоор яг буцаад төтэй амьдралын хэм маяг руу орж байгаа. Гэтэ хүн ер нь бол аль алийг чаддаг байх зүгээр амарч чаддаг, ажиллаж чаддаг. За яг амралт нь ажил болдог ч юм уу. Ийм байдлаар яг одоогийн нийгэм дээр завгүй байдлаар
яг зөв завгүй байдлаар амьдрах юм бол илүү классик илүү сонгодог тэг хамгийн зөв жишээ юм болов уу гэж бодож байгаа. Бид нар яг хичнээн тэг ингээд янз бүрийн амьдралууд байгаа гэсэн яг нэг классик хэм хэмжүүр гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар хүссэн хүсээгүй суурь эрсэл рүү завгүй амьдралын хэм маяг руу орж байгаа нөхцөл төр яг саяны хэлдэг жишээ шиг хэрвээ би завгүй байгаа бол тэр завгүй байгадлаараа дамжуул завтай байдлыг бүтээж чадах чадамж надад байгаа юу? Санхүүгийн эрхчлөө, бие махбодын эрхчлөө, сэтгхүүн эрхчлөө надад байгаа юу те? Би өөрөө ингээд шоронд орсон ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд хэцүү үүрэг амьсгал донд байдаг бол надад сэтгэл эрхчлөө хүртэл халдварт орно шүү дээ. Гэх мэтчлэн ингээд задлаа дүрслээд ивэл зөндөө олон зүйлүүд байд юм аа. Тэгээд үүсэн ноорог бичлэгүүдээ орлоод явсаар байх болно. Тэгээд унджаар нэг 10 минутын урттай бичлэгүүд байгаа. Тэгээд яг нэг тохироо бүрдчихвэл ер нь бол компьютер дээр бас бичлэгүүд орлоод явах байхаа. Тэгээд амжилт хүсье.